Та бүхэн амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 16 дугаар бүлэг чөтгөр Ехава 16 дугаар хэсэг. За өмнөх 15 дугаар хэсэгт бид нэр Ехава бол Яаков овгийн зан авир еврейн үндэстний муухай аашийн илрэл юмаа гэд зогссон байгаа. За муухай аашийн талаар үргэлжлүүлж ярмаар байна. За зураг тавьсан байна. Зургийн тайлбар нь Хагар химээх боолосоо халдан дотор татвар эмээс гарсан хүүгээ хөөж явуулсан, хүүхдээ золиослох шахсан энэ эрхэм бол Ибрахим бөгөөд муухай Ааша дарлаачийн хүсэл ариун сүнсч гинэ. Тэр ариун сүнстэй тэр Ехавад итгэдэг учраас ариун сүнстэй тийм үү? Тэгээд ариун Библийг дагдаг учраас тэр бас л ариун сүнстэй ч гэдэг юм. Тэгж байгаа байхгүй. Тэгэхээр тэр баруунд Ибрахим гэсэн нэрийг Абрахам гэдэг тийм үү? Бид нар энэ нөгөө нэг лалуудаас болоод Ибрахим гэж ярих нь зүйтэй гэдэг. Өөрөөр хэлэх юм бол Ибрахим гуайн ийм хүн чанаргүй. Одоо өөрөөр хэлэх юм бол Ибрахим гуай ийм хүн чанаргүй хүн биш. Муухай ааштай ч биш. Ийм хорон ч биш. Харин Лорд нь инхүү хүссэн учраас би эрхэм буюу илт хувийн ашиг сонирхол шингэсэн үйлээ хийсэн гэжээ. За ямар хувийн ашиг сонирхол байдаг билээ гэж байгаа. Бүр өөрөөр хэлэх юм бол Ибрахим бол улс үндэстнүүдийн эцэг гэсэн цолтой эрхэм боловч Египет хүүхнээс гарсан хүүгээ голжээ. Учир нь Египет хүүхнээс еврей хүүхэн нь илүү цэвэр цусаа гэж. За тэр цэвэр цус, еврей цус энэ тэр илүү дутуу юм хадгалахын тулд энэ эрхэм тэр одоо юу гэдэг гадны хүүхнээс гарсан хүүхдээ хөөж явуулдаг. Энэ нь одоо нэг Монгол залуу байгаад нэг хятад хүүхэнтэй суугаад хятад хүүхнээс нь хүүхэд гаргачвал тэр хүүхдээ голоод одоо явуулдаг ч юм уу. Эсвэл нэг Орос хүүхнээс хүүхдээ аваад тэгээд тэр хүүхдээ голоод явуулдагтай ч адилхан ч юм уу нэг тиймэрхүү байхгүй юу. Зөвхөн одоо юу гэдэг юм Монгол хүүхнээс гарсан хүүхэд чинь жинхэнэ одоо юу гэдэг юм жинхэнэ хүмүүж гэдэг юм нэг тиймэрхүү. Тэгэхээр еврей үндэстэн өөрийгөө ингээд бусдаас дээгүр тавьдаг тийм зан авиртай гэх гээд байна. За Ибрахим бол улс үндэстнүүдийн эцэг биш. Зөвхөн еврей үндэстний эцэг юм аа. Тэгэхээр Ибрахим бол германчуудын эцэг биш шүү дээ. Ибрахим бол энэ египтчүүдийн эцэг биш. Ибрахим бол одоо тэр эртний нөгөө еврей нарын үзий ядадаг ромчуудын ч одоо юу гэдгийг эцэг биш байхгүй. Гэтэл чинь ингээд шашин машинаараа ингээд юу гэдэг хүний толгойг эргүүлээл улс үндэстнүүдийн эцэг гэсэн тийм цолтой Ибрахим гэдэг нэг тийм үлгэр домог ярьдаг байгаа юм. За бид нар одоо юу гэдгийг бидний муухай аашны илрэл болохоор адсаг байдаг тийм үү? Амтны арьс ингээд өвчөөд ингээд 6 талтай од шиг юм хийгээд тэгээд тэрийг юу гэдгийг төмрөөр урлаад хар сүлдэн дээрээ тавьчаад эсвэл одоо юу гэдгийг цасан ширхэг шиг юм 6 талтай од тавьчихж байгаа байхгүй хар сүлдэн дээрээ. Тэгээд тэрийгэ барайл ингээд 13 дугаар 100 дэлхийг эзлэн гэж явангууд чинь Христийн шашин хүнтэй хүмүүс энийг харангуудаа энэ нөгөө нэг Израильчуудын эсвэл еврейчүүдийн тий алга болсон 11 овгийн нэг л байх шиг байна тийм үү. Энэ монголчууд чинь еврей гаралтай хүмүүс л байлгүй дээ гэж ярьцгааж бичиж байгаа байхгүй юу. Тэр нь ямар ч тохиолдолд зүгээр л нөгөө Христийн шашны тарих угаалт тэгэл бүгдөө л нөгөө нэг Адам Евагийн хүүхдүүд шүү дээ гэсэн маягаар байдаг. За энэ бүлгийг Их Британий зохиолч Грахам Ханкокийн үгээр төгсгий. Энэ англи хэлтэй хүмүүс нилээд одоо юу гэдгийг хумсартай ч гэдэг юм уу англи хэлтэй хүмүүст нилээд мэдлэгтэй ч гэдэг юм боловсролтой ч гэдэг юм уу Христийн шашныг нилээд шүүмжилж чаддаг. За энэ хүн юу гэж хэлэх нь вэ? Эхлээд би одоо шууд нөгөө энэ хүн өөрийнх нь үгээр уншуулъя. Who's the bad guy in the Garden of Eden story? The serpent. Okay? He goes to Adam and Eve, he goes to Eve and he says you have to have knowledge of good and evil. You've got to eat from the tree of knowledge of good and evil, and that's portrayed as a terrible thing that he did. It's the fall of man, supposedly the fall of man. From the Gnostic point of view, the serpent is the hero of the story. The serpent is the good guy because, from the Gnostic point of view, knowledge of good and evil is essential for the progress of the soul. If we live in a
a farmed, protected universe where we're just these kind of meat robots without any consciousness and we don't know any difference between good and evil and we can't make any choices, how can we possibly grow? How can we possibly develop? We live in a university of duality. I'm not saying, that's a phrase used by a friend of mine, I'm not saying that duality is all there is, but the suggestion is that on this plane of existence, duality has lessons to teach us, and that's what good and evil. За энэ хүн юу гэж хэлж ийм хэрэг Эден цэцэрлэгийн үлгэрийн муу баатар хинбэ гэж. Мэдээж могой. За тэр Адам Ева хоёрт хэлэхдээ та нар сайн муугийн мэдлэгтэй байх ёстой. Та нар сайн муугийн мэдлэгийн модноос идэх ёстой гэсэн гэдэг. Энэ нь могоон хийсэн аимшигтэй зүйл мэтээр дүрслэгдсэн байдаг. Энэ явдал бол доройтол хүний уналт гэж тайлбарлаж байна. Гностикийн буюу хаалтан дотор тухайн сэдвээр нэлээд мэдлэгтэй эсвэл ухамсартай хүн тийм үү. Үүднээс авч үзвэл могой бол үлгэрийн сайн дүр баатар юм аа. Тухайн могой бол сайн нэгэн байсан. Одоо good boy гэхгүй тий сайн. Учир нь гностикийн үүднээс авч үзвэл сайн муугийн тухай мэдлэг нь бидний оюуны сүнсний хөгжилд зайлшгүй шаардлагатай байдаг. Одоо энэ хүн худлаа яриад байна уу, үний яриад байна уу гэдгийг имийг одоо гэдэг ялгаж салгаж чадахгүй байна гэд бодолтой. Тэр Авраам хүүхдээ цөлд одоо гэдэг хатаж өгөх гээд ингээд цөлчихийг сайн үүлгэх үү. Мэдээж та хүн чанар байгаа бол одоо гэдэг тэр хин нэг нь одоо биднийг ингээд бүтээсэн бэн шүү дээ. Тэр бүтээсэн байдлаараа олж харж чадахгүй бол та одоо сайн мууг мэдэхгүй байна. Одоо гэдэг юм хамаатын садны холон дээрмэр гэж ярьдаг шүү дээ. Одоо тэр Египет хүүхнээс гарсан хүүхэд нь цус нь илүү холдоод илүү сайн гэж харахгүй байж тээ. Тэр Авраам илүү сайн гэж харахгүй байна. Ямар нэгэн байдлаар бараг л ихчдүү юм шиг тэр ойр еврей хүүхнээс гарсан хүүхдийг илүүд үзэж байгаа байхгүй юу? Одоо ингэдэг цэвэр цус ч гэдэг юм ярьдаг ч юм гачин юм яриа тийм үү. Тэгэхээр чин би одоо борцгон овгийн хүн байлаа гэдэг одоо өөр овгийн хүүхэнтэй суувал сайн гэж ярьдаг байхгүй манай Монголын ёсонд чинь. Хэрв бид фермийн хамгаалттай орчинд амьдардаг амьтад байсан бол бид ямар ч ухамсаргүй махан роботууд болж сайн муугийн ялгаагч мэддэггүй бол бид ямар ч сонголт хийж чадахгүй. Бид яаж ч өсөх вүлээ, яаж ч хөгжих вүлээ гэж аахгүй. Хэрвээ бид нэр одоо юу гэдэг тэр Эден цэцэрлэгтэнд байдаг гахаанууд байсан бол бид юу бодох юм бэ? Тийм биз дээ. Фермийн гахаанууд байсан бол биднэрт ямар сонголт, биднэрт ямар хувь тавилан байгаа юм. Тийм үү? Тэгэхээр тэр Эден цэцэрлэг гэдэг нь яг юу байдг нь их тодорхойгүй. Тэр диваад ч мөн үү эсвэл тэр ферм үү, тийм үү? За бид сайн муу хоёрдмол бодит байдалтай ертөнцид амьдардаг. Нэг арга бэлэг гэдэг шиг нэг сайн муу байгаа гэдэг. Энэ бол миний нэг найзын хэллэг биш шүү. Сайн муу хоёрдмол байдал бол бидэнд байгаа бүх зүйлч гэж би хэлэхгүй. Гэхдээ миний санал болгож буй зүйл бол оршихуйн энэ хавтгаад энэ бодит байдалд хоёрдмол байдал бидэнд заах сургамжтай. Сайнаас ч суралцсан, муугаас ч суралцсан. Тэ? Тэд бол сайн муу хоёр юмаа гэж байна. За цааш энэ хүн юу гэж хэлэх нь вэ? The greatest trick the devil ever played would be to convince the world that he is God. The entity called Jehovah or Allah or Yahweh or God was for the Gnostics the demiurge, a kind of demon. He's the chief of the archons, who are sort of evil angels that mingle with humanity and lead us onto paths that are hostile to the nature of the soul. And he's a malicious, egotistical, minor supernatural. He's jealous, he's angry, he tells Abraham to murder his own son. He's the ghastly creature. Actually, if you look at the statements and behavior of this entity in the Old Testament, and we're told that we are the creature who's going to dominate the world. There's all sorts of really horrible ideas in that miasma of texts, and sitting at the top of it is this thing which from the Gnostic point of view wasn't God at all. Чөтгөрийн хүн төрөлхтнөр тоглосон хамгийн том залмих бол өөрийгөө бурхан гэж итгүүлэх явдал юм аа. Хэрвээ би олон бурхантай одоо хүний үүднээс ингээ харах юм бол чөтгөр ч гэсэн бас бурхан шүү дээ, тийм үү? Энд одоо юу гэдгийг тэр чөтгөр өөрийгөө бурхан гэж нэрлэхэд нэг асуудал байхгүй байгаад байгаа байхгүй. Эдгээр ямар нэгэн байдлаар амар тэгж одоо шокерч хүлээж авдаг л да энэ асуудлыг. Одоо
Чөтгөр бол олон бурхтын нэг гэсэн юм эдэнд байдаггүй ч юм уу те. Яхава, Аллах, Яхве эсвэл God ч гэж нэрлэгддэг биет нь гностикийн хувьд Деми үрж хаалт дотор манай монгол хэлний Демирэл гэсэн үгтэй ойрхон байсан нэг төрлийн чөтгөр хүн төрлөختөнтэй хамт амьдрагч муу ёрын сахиусан тэнгэрүүд болох архончуудын ахлагч юм а. Тэр улаанаар бичсэнийг нь одоо унших гэж байна. Мөн бидний сэтгэл зүрх сүнсний мөн чанарт дайсагнаас нь зам руу хөтэлдэг. Та хүн чанартай болоо иймэрхүү үйлдэлүүдийг хийхгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар бурхны төлөө гэх юм бол одоо хийдэг ч юм. Бурхны төлөө гэдэг юм харгислал, илүү дутуу колончлал, боолчлал, илүү балаа янз бүрийн юм хийсэн ч гэдэг юм уу те. Энэ болохоор бидний сэтгэл зүрхний эслэгэл, бидний сүнсний эсрэгэл юм байсан гэх гээд. Тэрээр хорлонтой, эгоист, баг зэргийн юр бусын атаархуу ууртай нэгэн. Та нар мэднэ. Тэр Авраамд өөрийн хүүгээ ал гэж тушаадаг. Тэр бол зүгээр л нэг аимшигтай амьтан. Та хуучин гэрээнд байгаа түүний тунхаг мэдгдлүүд зан үйлийг харвал бид дэлхийг ноёрхох гэж байгаа амьтад гэж хэлдэг. Яг бид нэр ахаад нөгөө нэг дэлхийг эзлэх чадах бах тийм үү гэдэг шиг нэг тийм амар шуналтай юм хэлдэг ч гэдэг юм те. За тэр бичвэрүүдийн дотор үнэхээр аимшигтай санаанууд байдаг. Энэ бүхний дээр сууж байгаа энэ этгээд нь гностикийн үүднээс бурхан огтхонч биш байсан юм а. За өнөөдрийн хувьд нэг юм байна. Тэгээд нэг юм цаг хугацаанд баригдалгүй одоо гэдгийг зарим нэгэн чухал деталийг орхилгүй одоо гэдгийг энэ Яхавын тухай өгүүлээд ингээд дууслаа гэж би үзлээ. Та энэ хэсгээс одоо гэдгийг ямар нэгэн мэдэхгүй байсан мэдлэгээ олж авсан болов уу гэдэг юм уу те. Та бүхний одоо гэдгийг санаагүйг сануулсан болов уу гэж би хувьдаа найдаж байна. За өнөөдөр юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.